Өглөө зөв угаад сурахын тулд амны хөндийн эрүүл ахуйн хэрэглэгдэхүүн буюу шүдний сойзоо зөв сонгох хэрэгтэй. Дараагийн нэг чухал зүйл нь шүдийг өдөрт угаах тоо байдаг. Хамгийн багадаа өдөрт 2 удаа, 2-3 удаа. Өглөө цай уусныхаа дараа, өдөр орой хоолныхоо дараа угаах хэрэгтэй. Гэтэл бид нар орой 6 цагт хоолоо идчихэд шөнө 10 цагт унтахтаа угаадаг бол буруу. За шүд зар хөвчнөөс урьсан сэргийлэх бас нэг чухал арга нь бол чихэрлэг хоол хүнсийг зөв хэрэглэх. Манай эцэг эхчүүд шууд хүүхдийнхаа шүдийг цоор нь сэргийлнэ гэхээр чихэрлэг ундаа жүүсийг шууд тавьдаг нь буруу. Харин түүнд агуулгадж байгаа сахарын хэмжээ тэр идэж байгаа чихрийн хатуулаг аманд хэр удаан байх зэрэг нь чухал байдаг. Тэгэхээр та хүүхдэд чихэрлэг зүйлийг сонгож өгөхдөө аль болохоор амны хөндийгөөс хурдан зайлуулагдах тэгээд аль болохоор шүдэнд наадаж үлддэггүй ийм зүйлсийг сонгож өгөх нь зүйтэй. За урд нь та бүхэн олон удаа сонсч ирсэн бах 7 хоногийн нэг өдрийг чихрийн өдөр болгох ч гэдэг юм уу. Яагаад ингэж байгаа юм бэ гэвэл чихрийн эзнэр амны хөндийн орчин буюу pH нь 5.5-аас доошо болж ундаг. Энийг буцаагаад нормонд нь авчдаг амны хөндийн зохицуулга буюу шүлсний үүрэг байдаг бөгөөд энэ зохицуулга нь бидний амны хөндөд 5 удаа байдаг. Энээс дээшээ болох юм бол таны хүүхэд тэр чихрийн дайралтанд өртөж хүчит уусна гэсэн үг. Тэгэхээр чихэрлэг амттай зүйлийг хүүхдэд нэг дор бидүүлээд дараа нь шүдийн цэвэрлэж авах хэрэгтэй.